дээ. Би танарт зөвлөгөө өгнө үү? За хамаагүй газрын юм олвол болохгүй. Яагаад гэвэл тэр энерги сүнсэн даадаг. Би хүүхдүүдэд энийг анхаараарай, энийг хийж болохгүй шүү гэсэн нэг юм үзсэн. Би яг одоо хуанзан зөвлөж байна. Энийгээ дуусч хичээлээ хийж магадгүй. За эхлэе. Та нэг хүүхд ангийнхандаага уушур идэм мэдээ үлж чинь юм ярьжсэн байхгүй юу? Тэгээд тэд нэр ингээд хоошор хийсэн байхгүй нөгөөд чинь бэлтаж идэл мандам ингээд залуу хэлсэн байхгүй нөгөө ээлдээ тэр залуу ээлдээ мод өргөөд өгчөлдөг төөрөг юм байх та. Тэгээ ангийнхан л утсан чи баах ургасан мод байгаа. Тэн дээр нэг ганц зүйлтэйсэн болохоор авсан. Тэгээс юм дуудсан юм аа. За тэгээд тэр охин чи нэг хүнтэй таарсан. Тэм сүнс нөгөө энерги сүнс тэнд дагсан. Тэгээд чи миний зүйлдээ яах гэж байгаа гэсэн чи нөгөөдг нь энэ чи миний зүйлтэй нөгөөдг нь хэрэгжиж байгаа тэр хоёр тэгээд тэр хоёр яасан гэж нөгөө энерги сүнс утга баж байгаа миний имягийн зүйлтэй яг зоосон. Тэр нь яг сэрсэн зүйлтэй байгаад тэр нь зүүдээс ашиггүй. Тэгээд юу болсон гэж дахиад хичээлээ дараад оройн бас хаалгын нэг хүн өгсөн. Тэнгүүд нөгөө төгчин юу вэ гэхээр эргэн тойрноо байж гисэн чинь нөгөө охин чинь таад тэнгүүд нөгөө охин чинь наадах чи миний зүйлийг зүгээ юу хийж байгаа юм чи юм уу гэсэн. Тэнгүүд дахиад байгаа наа чанага уг нөгөөд нь хуусууд хийжсэн. Наа чанага уг гэж толгойд нь хагалсан. Тэнгүүд ашгүй нэг энэ ганц л цөмөлтөд байсан. Хаглаагүй. Тэнгүүд нөгөөд чи яаж байгаа юм бэ гэсэн чи аав миний охины зүйлдээ энэ яаж үзэж байгаа юм бэ гэхэд дахиад утгаар зоосон. Яг зоох үед тэр охин гэртээ